За одоо хоохны барийн бэлтгэлийн хамгийн ихний хэсэг. 1 2 3 let's switch this up. Би одоо үсээ будах гэж байна. Би үсээ хамгийн сүүлд шинэ жилээр будчаад тэгээ дахиж ерөөсө будааг байгаа хгүй. Тэгээ ингээд уг нь ингээд хараараа ургацсан байгаа. Тэгээ дахиад улаанаараа будах гэж байгаа. Энд ч нэ ингээд будгаа найруулсан байна. Тэнгэрийн орондоо олон Тэгээ нөгөө нэг би бусдаас содон охид намайг бодно багш ус сүүдний годон зургуу хөрүүл зодно тэнгэрийн орон руу одно гэж байгаа байхгүй. нөгөө нэг үсчингийн ингээд зүүдэг юм байдаг штэ тийм байхгүй амар том юм нөгөө нэг юм угаадаг газрын тийм уут угалцсан байна. Тэгээ бит хоёр иж амар том уут угалцсан байна. Энийг дараа нь босч байгаа харуулнаа. Яа бүр энэ хараач дээ. Тэгээ бит хоёр энэ өнөөдрөөс эхлээд наадгай гэдэг нэвтрүүлэг гарч байгаа. Энийг үзэж байна. Контент бүтээгч гинэ. Сагсан бөмбөгийн тамирчин гинэ. Энэ Apes-ийн тамирчин юм биш үү? Тийм багасаа доор нь бичсэн байгаас тээ. Энэ дандаа ингээд мэрэгжлийн тамирчид биш дандаа юу оролцож байгаа. Энгийн хүмүүс оролцож байгаа гэсэн. Тэгээ бит хоёр бүр сэрүүлэг тавьж хагаад бүр үзэх гээд ирсэн. Малчин гинэ. Энэ яг амар биеийн хүчний юм дээр сайн баха малчин юм чинь. Бүр сууж мууцсан юу вэ? Үсчин чин зогсдог үсттэй. Тий, уганд нь будчаад тэ жоохон үлдүүл үзүүрт нь яачи. Хүй энэ ихэр юм бахтай ямар адилхан хоёр юм бэ? Би ер нь бол хоохны баяртаа бэлдэж эхлэегүй байгаа. Тэгэхээр үсээ будах одоо энэ хамгийн ихний степ болж байна. Тэгээ дараа нь юу бэлдэж байгаагаа бас харуулнаа. Хэдэн минут үлээ? 30 минут үлээ. За 30 минутын дараа үсээ угаагаад ямар болсныг харуулъя. The next day. Йоо би ингээ ханаа төрцөө яг нөгөө дуучин болчиг яриад энэ тэгш. За ингээд ус маань ийм болсон байна. Яг дотор харуул айгүй юм бараг хар өнгөтэй гэж харагдана. Тэгээд наранд гарах юм болвол наранд харах юм бол нэг иймэрхүү улаан болсон байна. Гоё будагцаа гоё орсон. Бэж. За би сая явж лийн зарлаа. Тэлийн зөрөө цүлхэнд байгаа гэртээ ороод ямар лийн загснаа харуулъя. Одоо би өөртөө хумс хийх гэж байна. Цаганд дүүрсэн. Тэгээ ерөн салганд орж явахаар гээд өөрөө хийчихье гэж бодоод тэгээд өөрөө хумсаа хийх гэж байна. За одоо миний хумс бол амар юм өрөвдөлтэй. Айгүй юм өрөвдөлтэй харагдаж байна ингээд. Тэгэхээр одоо би ч ямар глоу ярагдаад байгаа юм. Тэгэхээр махыг аваад эхлээд цэвэрлчихье. Тэгээ би хумсаа яаж будах бол олоог байгаа. Гэхдээ одоо энийг цэвэрлж явахдаа бодож жагаад тэгээд яг будах болохоро будалтаа сонгож байгаа хаа. За guys ямар ч байсан махыг аваад цэвэрлээд дуусчлаа. Айгүй хөөрхөн юм мулцсан боллоо. Одоо хэдүүлээ энэ дээрээ смарт хумс буюу хумсны тип наацгаая. За хумс хийгээгүй амар удсан байна. Тэгээ төсөө өрсөн байна. Нэг бүр сая баг цаг 30 минут зүгээр наах гэж амар удлаа. Гэтэ ямар ч гэсэн наачлаа. Энэ гараа бол жоохон богиносгоцсон л доо. Тэгээд энэ хэлбрээрээ явах уу? Эсвэл юм оолмонд болох уу гэд бас эргэлзээд бай. Та нар юу гэж бодож байна? Яг та нарыг үзчихээд би хумсаа хийсэн байл л да. Гэтэ ер нь яг одоо ингээд ийм хумс хийсэн байгаасаа гээд яг одоо бодож байгаа бодлоо коммент хэсэгт бичээрэй заяа. За хэдүүлээ одоо будалтынхаа санааг олъё. Миний палаж хар өнгөтэй байхгүй юу? Тэгээд хар хумс хийх үү? Эсвэл палаж нь бараа юм чинь гоё өмлөг хумс хийх үү? Ийм гоё ийм металлик полка дот хийвэл бас гоё юм те. Полка дотоор хийх үү? Ийм саарл байвал бас гоё юм биш. Гэтэ би ийм гоё зурж чадах болов гэд бодоод байна л та. Эсвэл гоё өнгөлөг хумс хийх ёстой бол 100 болж байгаа юм чинь. Яах вэ? Санаа оноо байна уу guys? Би нэрээ одоо яг энэ бодолтон дээр байгаа шиг энэ аль хуруу юм бэ? Дунд туран дээр нь байгаа шиг юм цэцэг мэцэг хийж үзгээд тэгээд ийм хатуу гээл авсан. Тэгээ эсвэл энийг туршиж үзээд ийм цэцэг хийх гэж үзэх үү? Эсвэл зүгээр юм нөгөө нэг Hailey Bieber nails хийх үү? За хумсныхаа хэлбэрийг ямар ч гэсэн гаргалаа. Нэг иймэрхүү бодолтоор будах санаа байна. Яг нэг ийм шууд дуурайлгана гэсэн тийм юу байхгүй, inspiration байхгүй. Inspiration гэж. Inspo байхгүй.
Зээлч. Тэгээд ингээд Pinterest-ээс олсон хумсдуудыгаа ингээд яг таалагдсан сууж байгаа ингээд кроплоод тэгээ ер нь холиод хий гэж бодож байна. Тэгээ эхнийх нь ийм өвөө нэрээ сая ийм цэцэг хийж үзээд энийг амар хэцүү байх гэсэн чинь нэг амар хэцүү биш юм байна. Энэ бол нэг тийм хэцүү зүйл биш байна. Энийг бол би хийчих юм байна гэж бодлоо. Тэгэхээр ийм цэцэгтэй бодолтгийн. Тэгээд ийм polka dot тэгээ дахиад ийм өнгийн солиод polka dot гэж ярээр орс аялаар хэлж. Тэгээд ийм French тэгээд Тэгээ ийм цулгаа дээр нэг ийм загалтай юм шиг, тэгээд ийм нүү дүнгэн дээр ийм загалтай юм шиг. Ер нь ийм юмнуудыг хий гэж бодож байна. Би өнөөдөр унтахгүй байх гэж бодож байна өөрийгөө. Гэхдээ ямар ч гэсэн хийх гээд үзье. Юмсан хумс маань бол гоё хэлбэртэй болголоо. Одоо тэгээ бодъё. Юунда инээгээд байгаа юм бэ? Юунда инээгээд байх уу гэдэг. Яагаад ах уу? Яг яагаад ах уу? Чиний навч өгөөд яа. A few minutes later. Нөгөөний махтлагдаг юмар хийж байгаа. Яа энэ яг ингээд ир бэлгээс шиг болоод ах юм. Энэ ардаа. Энэ нөгөө нэг нарны цацраг болох хэрэгтэй байхгүй юу? Үгүй эн чинь ингээд эхлэхдээ бүдүүнээр эхлээд нарийнхан төгсөж байгаа юм шиг. Яа яг сперм шиг болоод байна. Йоо guys. Йоо би энэ цэцгээ бүр алаад хайлуу. Бүр галзуу цэцэг хийлээ. Одоо энэ polka dot-нуудын дээр та. Тэс би яг бодож дуусчаад харуулъя зэ бүр амар гоё болж байна. За өглөө юм манайхаа. Өнөөдөр тэгэхээр хонхны баярын маань эхний өдөр болж байна. Манай хонхны баяр өгөн нэг өдөр байсан чинь ингээд цаг агаараас болоод 2 өдөр болоод ингээд хуваагдсан байхгүй юу. Тэгээ эхний өдрөө ингээд сургуулийн нээлт болоод дурсамж хичээл нь ороод дараагийн өдөр нь нөгөө нэг талбай ороод тэгээд юу яадаг ресторантер ордог. Ер нь бол тиймэрхүү үйл ажиллагаа болно. Тэгээ өнөөдөр болгоод нээлт болон дурсамж хичээл нь болно. Тэгэхээр хэдүүлээд хэрэндээ бэлтий гэж бодлоо. Би сая усанд ороод гарч ирлээ. Үгүй би өчтөр би хумсаа бодчаад тэгээд ядраад ямар болсноо харуулаагүй унтцсан байлээ. Тэгтээ миний хумс бүр амар хөөрхөн болсон заяа. Йоо, look at this shit. Энэ ингээд French tip polka dot, энэ зүгээр тойрсон polka dot, энэ French. Тэгээ энэ нөгөө нэг юм биетэй харагдаж нөө биетэй гэдэг нь юм биетэй цэцэг би өөрөө гэлээрээ ингээд бийжүүлж хийсэн. Тэгээ энэ цагаан дээр цэнхэр юм polka dot. Look at this shit. Миний энэ долоовор уран жоохон агли болсон юм аа. Тэгтээ яхаа угаасаа зүүн гараар өөр яаж эндээс илүү их хөт те. Тэгээ би нөгөө нэг линзээ харуулна гэж мартсан байна. Линз маань ийм линз авсан. Энэ болонгууд нэг юм натурал бор өнгөтэй. Тэгтээ нүд ингээд жоохон томруулдаг маягийн. Тэгээ тийм линзний сав авсан. Та миний үсийг бүржилгэн штэ мэдж байгаа юу? Линз. Тэтгэрээрээ авсан линзээ сав. Өөрийнхөө мөнгөөр Баярлалаа ээж. тэтгэврээрээ юм ойлгож байна уу? Тэтгэврээрээ Миний үс ингээд боржисээ хивээ барьдгүй болохоор юм хив баригчээж авсан байна. Тэгээд юм праймер авсан байна. За тэгэхээр юу яах вэ? Линзээ хийж үзье та. Би одоо линз зүгээгүй. Би зүгээгүй ч гэжтэй амар зүүдэг хүн шиг те. Өмнө жил нэг сарын линз аваад тэгээ нэг 4-5 удаа зүгээд тэгээ ингээд нүд мүд торж бараа жоохон юу ахаар тэгээ зүөхөө бэлцсэн байхгүй юу. Тэгээ тэрнээс хойш ерөөсөө линз зүүж үзээгүй байгаа. Ялангуяа юм гоёлын өнгөтэй тэгээ жоохон юм том диаметртэй линз ерөөсөө зүүж үзээгүй. Тэгэхээр одоо хөгөөж ирэх нүү хөрхөн болох нь харцгаая. Гэтэ ингээ 2 өдөр дараалж чаар нөгөө миний үсээ угаах ингээд өдрөө ингээд дараална алдагдана гэх юм уу. Одоо жишээ нь би ингээд нэг угаачаад дараа нь эхний өдөр 2 дахь өдөр 3 дахь өдрийнхөө оройн угаадаг болвол ингээ 2 өдөр дараалчаар ингээд 2 удаа үсээ угаах хэрэгтэй болчиход байгаа. За ямар их юм ярьд юм бэ гэс линзээ зүй. Тэгээ ер нь бол цаг 9:40 болж ийн л доо. Юу нээлтийн арга хэмжээ 1:30-аас л та. Гэхдээ би өөрийгөө угаасаа амар удаан буудна гэдгээ мэдж байгаа болохоор ер нь бол эртхэн ихэлсэн дээр гэж бодож байна. New nails-тэй new линзээ unboxing хийж байна. Энд тэгээд юу гэсэн гоёлох байна уу гэсэн чи гоёлох байхгүй 0.5 хараатай байна гэсэн. Тэгээд миний хараа угаасаа юу учраас хэдүүлээ 0.515 учраас 0.5 гайгүй таарч байгаа гэж бодоод.
dark choco гэдэг өнгө байна. Энд тэгээ нэг амин линз зүүсэн гэж харагдахгүй мөрчлөө нэг гоё нүд тунгалаг болоход үнэ гоё хаа. Би амар догдолж байна гэж. Тэгээ нэрээ ингээд 2 өдөр болчихж байгаа учраас би маргааш нь гоё өсч орж үсээ оруулах гэж бодоод өнөөдөр зүгээр гэртээ өөрөө цааш ээжээр оруулах гэж байгаа. Төсөөлөл бүхэн чи гаагаад хэрэггүй. Линзээ би юуруугаа савруугаа хийжлээ одоо яана хийх гэж үзье. Аппликатор энтрээ хүртэл ингээд яана манай энэ миний ор бүр айгуу зааван биш үү. Би энэ ингээд маргааш өмсөх хувцаа, өнөөдөр өмсөх хувцаа, өчигдөр өмсөх хувцаа гэд таамаг юмнуудаа ингээд аваалаа тавьсан байгаа шүү. Бити тоогоороо. Тэгээ гол нь энэ бол нэг хэрэггүй мэлий. Гол нь хуруугаа маш цэвэрхэн байлгаж агаад гараараа зүүх ёстой юм билий. Гэхдээ би одоо урт хумстай учраас яаж зүүх учраа үнэхээр ойлгохгүй байна. Гэхдээ хэдүүлээ үзсний учрыг олно. За тэгээ бас бөө юм болж зүудэг. Тэгээд линз нь буруу харцсан байвал яана те. За энэ зүв баха гэж би бодоод байгаа юм. Ингэж харж мараад шалгадаг гэсэн шүү дээ. Энийг бол зүйл гэж хараад. Ингэж зүудэг гэд нэг юм TikTok харсан. Йоо би бүр шогийн юм болох юм аа. Үгүй би яг яах вэ? Буруу харцсан. Oh my god энэ миний хуруунд наалтаад oh my god орсонгүй. Яа shit. Нэг бүр яах вэ? За яг энэ зүгөө за энэ зүгээр ор. Зүгээр л ороодох. Oh my god. Яагаад хуруунд наалтаад байгаа юм бэ? Линз зүүдэг хүмүүс надад туслаач. 2,000 years later. Understanding is I am crazier. Ороо. Oh shit. Oh. Нарда нэг сүртэй ялгаа авах. Тэгтээ нэг юм нүд жоохон томорсон л эффект юм байна л да. Окей. За ойлгоцсон. Одоо яаж сүх ойлгоцсон шүү. Одоо сайхан ингэж байгаа л зүтгэх юм биш үү? Залуу минь ороод өг. Залуу. Оо. Залуу орцсон. Хүй, би сая энийг бараг 30 секунд зүүчлээ шүү дээ. Оо. Хүй, ямар амир нэм. Хүүхэлтэй шиг болчихоо тий. Барби шиг. Барби зэрэгнүүдтэй тэгтээ ер нь юм Аз Барби байсан бол. За би энэ линз хийх гэж бараг 20 минут боллоо. Oh my god. Одоо хэдүүлээ тэгэхээр нүрээ будаад эхэлцгээе. Одоо нүрний будалтын ихний хэсэг бол амир үүдэртэй шүү дээ. Primer түрхээл, крем түрхээл да. Яг гоё нүдэ будах дээр уулзъя. 1 hour later. За base makeup-а хийчлээ. Одоо нүдэ будахгүй нүдэ харин яаж будах вэ гэд бодоод байна л та. Одоо бол өнөөдөр зүгээр л нээлтэнд явбал дурсам хичээлийн хэмжээ нэг амар сүртэй будахгүйгээр. Гэтэ бас яг хуу энгийн үеэс арай жоохон гоё хэлт хийдэг юм уу? За ер нь зүгээр нийлээ амар саатай будалт л хийчихье. Жинээ ингээд ягаан саатай тэгснэ юм шаргал саатай гэж орж ирээд ах юм. Иймэрхүү маягийн их гэж үзье. Чернэлийн ягаанаар баг зэргийн уусгалт өгөөд. Одоо нэг иймэрхүү жоохон ягаан туяатай. Энэ бол камер дээр нэг ягаан гэж харагдахгүй юм. Гэхдээ энэ айгу ягаан туяатай шүү заяа. Дуутлалт нь бороо будаад өгөөд нүдээ дараа нь бодох нэг лайтай юм ингээд унаад идэх байхгүй юу? Тэний иймэрхүү байвал арай жоохон уйдгартай ч юм уу, энгийн ч юм уу. Их тийм ягаан өнгө нэмэх ёстой юм болов уу? За ер нь зүгээр л юу нээлт орох юм чинь ямар хамаатай юм. За би нэг нүдээ бодож дуусгаад харуулъя. За ер нь бол нэг иймэрхүү бодолт болж байна. Урталтай ийм ягаан саатай. Хүйн саана амар гоё харагдахгүй байна гэж. Үгүйн гэхдээ энэ амьдрал дээр амар гоё харагдаж байна. Тэгээ би тэнэ тодруулах хэрэгтэй болов уу? Зүгээр нөө. Одоо энэ дээрээс хормоос наагаад тэгээ ер нь бол болоо. Тэгтээ бүр нүд бүр амар томорч харагдаж байна дээ. Later. Сүстэй орж гээ сүсээ янзлуулчлаа. За ээжээр янзлуулах сайраа бодлоо болоод та. Гэс нүрээ бүтэж дуусахгүй бол би ингээд тал мэдтэй.
Яа, бүр яг Барби. Яа, бүр нүуний хөөрхөн. Яста хөөрхөн гэдэг дуу идэг. Хөрх. Ста хөрх. Хэр талын цэцгэр хүү хөрхөн хүүхэн болж юу би гэл. Яг сого. Царил. За ер нь бол будалт маань ингээд боллоо. Одоо яг совцаа усаад гарцгаая. Энэ бол ингээ эхний өдрийн маань хонхны үеийн бэлтэлт ингээд боллоо. Хөөрхөн. Яста хөөрхөн. За ингээд эхний өдөр. A few moments later. Очоод 5 минут байна. Хоёр хүмүүс талбай дээр биш бүгд зараад ирж байна. Кино ирчихсэн. Тикт нь хамаг тикт надад байгаа. Наа мөчлөрөөд байц та. Хоёр хамаг удаараа. Мөч яа хатаж байгаа. Хажууд руу. За. Өө. Үгүй ингэж ингэхгүй байхгүй. Ийш харж байгаа ингэж За. Оо. За. 1 2 3.